Хотын зөвлөлийн Конкурсын Карате Догийн цомын тэмцээн КСК спорт заланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд янз бүрийн насны 200 гаруй тамирчин оролцсон байна. Эхний тулаанд цагаан бүстэй өрсөлдөж таарсан би нагари өшөлт хийсэн юм. Тэр маань өрхөнд орчихсон. Хоёр дахь тулаанд би лоу кик хийсэн. Лоу кик ялгаж чинь тусалсан уу? Гурав дахь тулаанд жаахан дутсан. Гэхдээ дараа жил заавал авна. Харин шударгын тоглолтод юу болов? Яагаад ялагдсан гэж бодож байна? Хамгаалалт маань жаахан муу байсан. Яагаад тэр вэ? Яг ийшээ. Гараараа. Почему выбрал этот вид спорта? Та яагаад энэ төрлийн спортыг сонгосон юм бэ? Амьдралдаа хэрэглэж байв уу? Применять эти навыки. В жизни не приходилось нигде применять. Одоохондоо амьдралдаа их хэрэглэх шаардлага гараагүй. Анх би өөр төрлийн каратегаар хичээлдэг байсан. Хагас хичээл бэлтгэл тасраад ээж маань намайг энэ төрлийн каратед оруулсан. Энэ дээрээ карате илүү хатуу, жинхэнэ зохилт, хүч шаарддаг гэдгийг ойлгосон. Өмнөх нь нэг л тийм сулхан байсан. Ну так, не очень. Улаан хотод Конкурсын Карате До жилээс жилд улам түгээмэл болж байна. Энэ төрлийн тулааны урлаг нэлээд онцлог дүрмтэй. Ялангуяа хүүхдүүдэд тохиромжтой. Учир нь толгой руу гараар зохихыг хориглодог. Зөвхөн бие рүү зохихыг зөвшөөрдөг байна. Только по корпусу. Вот такие красивые. Хотын зөвлөлийн цомын тэмцээн зориулж ийм гоёмсог сайхан шагналуудыг бэлтгэжээ. Нэгдүгээр байрт ийм сүрлэг үзэмжтэй цом, мөн ажил гайхалтай медалууд олгоно. Би камерт ойртуулж үзүүлэхдээ энэ бүгд эмх зэгстэй гоёор өрсөн байна. Тамирчид энэ ширээг тойрон ирж шагналуудыг харж тэдгээрийг гардын хөвчийг мөрөөдөн зогсдог юм. Мэдээж хүмүүр ийм шагналыг хүртэхгүй. Гэхдээ энэ жил биш юмаа гэхэд эх жил иргэн ирж ялж энэ цом медалийг өөрийн болгохыг хүмүүрт хүсье. Забрать эту награду себе на полку. Хотын зөвлөлийн цомд 6-аас 17 насны хүүхэд өсвөрөө ихэн оролцжээ. Хүүхдүүд өөрсдийн зан чанар сэтгэлийн тэнхийг харуулж туршлагаа хоримтлуулж байна. Өнөөдөр Улаан Өдөрхөн хотоос нийт 200 орчим оролцогч ирсэн. Ялагч шагнал байрт орсон тамирчид цом медаль өргөмжлөл хүртэх юм. Мөн ялахын төлөө өсөлт тэмүүлэл болон шилдэг талаан чисгэн 2 цэцгэн шагнал байгаа юм а. Хотод айлвал холдон тэмцээн зохион байгуулах юм чухал. Спортын бүх төрөл анхаарал татах ёстой. Кёкшинкэ бол улаан үдэд баялаг уламжлалт төвхтэй спорт юм. Би баг байхдаа энийг сонсч байсан. Найзууд маань хичээлдэг. Тэд төсвөр хатуужилтай, зоригтой, тууштай хөгтөд байсан. Энэ спорт таны хүүхдийн хөгжилд маш сайн нөлөө үзүүлнэ. Тиймээс эргэлзээлгүй Конкурсын каратегийн секцэд бүртгүүлээрэ. Магадгүй эх жил таны хүүхэд хотын зөвлөлийн цомыг хүртэгч Андрей Слепнев, середины земли, Бурятия. Чи хаанаас гараад ирсэн бяцхан бамбаруу швэ? Энэ бяцхан амьтныг төмөр замын 137 дахь километрт олжээ. Бамбарууш хүмүүс рүү өөрөө гарч ирсэн нь тусламж ирж байгаа мэт байв. Гэрчүүд удаан эргэлзэлгүй Западная Прибайкалын ажилтнуудад мэдгдсэн байна. Ингээд саруулаг амьтныг К9 асрамжийн төвд хүргэжээ. Бамбарууш маш их турж итсэн байдалтай ирсэн. Биеийн туйлдж усгүй жилттэй байсан. Үзлэг хийхэд хавирган товойсон хүзүү нарийнх нь тамирцсан байдалтай байсан. Одоо бид түүнийг тэнхрүүлж хүүхдийн хоол, каш, нухаш өгч байна. Үүнээс гадна нэг настай бамбарууш урт соёогүйч хүмүүст тайван ханддаг байна. Энэ нь зэрлэг амьтанд байдаггүй хэвийн бус авир юм. Тиймээс мэрэгчлэнүүд тэрнийг өмнө хүний гар дээр хашаанд байлгаж байсан байж магадгүй гэж үзэж байна. Одоогоор Западная Прибайкалын байгууллага баавгайг хууль бусаараа тэжээж байсан байж болзошгүй гэрчүүдийг хайж байна. Мөн яг энэ олдсон бамбаруушийг харж байсан хүн байвал мэдээллийн утсаар өгөх боломжтой. Өснөөсөө жаахан баавгад ёшиг буюу зараахан хэмээх нэр өгчээ. Тэр хурдан жин нэмж өгсөн хоолыг дуртай идэж байна. Өнөөдөр түүнтэй уулзгаар нэгэн зочин ирсэн нь бяцхан амьтныг анх олж харсан хүмүүсийн нэг Анастасия байсан юм. Би ирж бамбаруушийг эргэж харлаа. Тэр маш сайн нөхцөлд байгааг, анхаарал халамжид өсөж байгааг, хамгийн гол нь амьд байгааг хараад сэтгэл амарлаа. Ёшигийн хувь заяа хэдийн шийдэгдсэн. Түүний 20 цэрийн хугацаа дуусаж бүрэн тэнхэрсний дараа Оросын шилдэг ан амьтны хүрээлэнгийн нэг рүү шилжүүлнэ. Учир нь тэр байгальд бие дан амьдрах боломжгүй. Сайн байна уу?
Өөр нэгэн бамбуушийн түүх Сибирийн амьтны хүрээлэнд өрнөжээ. Сарын өмнө нэг настай эм бамбуушийг Братск хотоос олсон байна. Тэр хоол хайж хэсүүчилж явжээ. Сайн санаад хүмүүс зэрлэг амьтныг олж гараад эрхүү мужийн амьтан хамгаалах албанд мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүд бамбуушийг авчирч амьтны хүрээлэнд байрлуулжээ. Тэдний хэлснээр бамбууш ирснээс хойш бүтэн сарыг унтаж өнгөрүүлсэн байна. Магадгүй хүмүүс бавган үүрийг өөмүүлж эхийнх нь хувь заяа эмгэнэлтэд төгссөн бололтой. Одоо бяцхан махчин сэрсэн ч хүн ойртуулахгүй ширүүн зангаа харуулж байна. И показывает суровый характер. Энэ бамбууш зэрлэг байгальд өссөн нь илт тул хүний анхааралд дасаагүй байна. Мэргэжилтнүүд түүний биеийг тэнхэрмэгц байгальд нь буцаан тавина гэж хэлжээ. Как только она окрепнет. Бид бамбуушнуудыг ичээнд орохын өмнө ойролцоогоор 10 дугаар сарын эхээр сулалдаг. Тэр үед жин сайн нэмсэн байдаг тул шууд ойд хөргөж өгөөд ичээндээ орчихдаг. Ингэснээр дахин жин нэмэх гэж гүйж тэнэх шаардлагагүй болтгоо. Такие истории не Иймэрхүү тохиолдол эрхүү мужид ховор биш юм. Бамбуушнууд хүмүүсийг бараадаж гарах нь олширч байна. Ан агнуурын хяналтын байгууллагын үүний шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Их бавгаанууд зэрлэг байгальд ам өргөдөх, эсвэл хулгайн анчны гарт өртөх тохиолдол их байдаг гэв. это дело рук браконьеров. Баавгай хууль бусаар агнасан хүнд эрүүгийн хөдийн 58 дахь зүйлээр хариуцлага хүлээлгдэнэ. Их хэмжээний торгууль төлөхөөс гадна 180-аас 420 мянган рублийн хохирлыг нөхөн төлөх шаардлагатай байдаг. От 180 до 420 тысяч рублей. Эксперты призывают Мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрв суурин газарт жижиг битэж бай, зэрлэг амьтанд таарлдвал өөрсдөө барих гэж оролдох хэрэггүй. Агнуурын хяналтын байгууллага эсвэл 112 дугаарын аврах албанд шууд мэдэгдээрэй. 12. Дарья Пастушенко, Константин Синицын специально для программы «Новости». Хязгаарын уран зургийн музейн танхимд онцгой дулаан өөр амьсгал бүрдүүлсэн нэгэн үзэсгэлэн дэлгээгдлээ. Энэ нь энгийн нэг тайланд үзэсгэлэн бус. Харин шавнараас багш, зөвлөх, анд нөхөр Наталья Банниковад урагсан сэтгэлийн илэрхийлэл юм. Үзэгчдийн өмнө түүний өөрийнх нь 20 гаруй уран зураг дэлгэгдэж, түүнийг тойрон шавнарынх нь 50 орчим бүтээл үзэсгэлэнгийн өнгө төрхийг улам баяжуулжээ. Бид Наталья Ивановнагийн шавнарт хандан бүтээл хүлээн авч үзэсгэлэн гаргана гэдгээ зарласан. Татгалзах хүн байгаагүй. Учир нь уран зургийн боловсралтай холбоотой хэн бүхэн Наталья Ивановнаг андахгүй. Өнөөдөр түүний нэр өөрөө нэгэн брэнд урлагийн хэв маягийн бэлэг тэмдэг болсон. Үзэсгэлэнд уран бүтээлчдийн холбооны гишүүд, багш, сургууль хүмүүжүүлэгчид оролцжээ. Тэдний дунд өнөөдөр өөрийн шавнараа бэлтгэж байгаа Наталья Тюмемцева багтсан бөгөөд түүний амьдралын замыг өөрчилсөн хүн бол Наталья Банникова гэж онцллоо. Би гудамжинд төссөн хүүхэд ийм өндөр урлагийн үнэт зүйлсийг энгийн хүмүүс түгээдэг орчинд орно гэж төсөөлж байгаагүй. Хизээ нэгэн цагт бид заавал цугларч түүнд талархлаа илэрхийлэх ёстой гэж боддгоо. Энэ үзэсгэлэн үед амжсан уруухан уламжлал хэрхэн үргэлжилдгийг тод жишээ болж байна. Урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Андрей Максимовын тооцоолсноор Наталья Банниковын нөлөө аль хэдийн 5 үе дамжин үргэлжилжээ. Манай танхимд Наталья Ивановнагийн шавнар ажиллаж байгаа. Тэр аль хэдийн эмээ болсон гэхэд болно. Сургуулиудын хүрээнд бол бүр элен зэмээч болсон байх. Би хичээл заахтаа яг түүний бидэнд зааж өгсөн арга барилыг хэрэглэдэг юм аа. Үзэсгэлэнт нийт 70 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд оюутан үеийн анхны зургууд, төлөвшсөн уран бүтээлчдийн бүтээлүүд нэг дор зогцлон багтсан байна. Харин энэ үдэш үзэсгэлэнгийн эзэн Наталья Банниковад жинхэнэ сэтгэл хөдлөм гинтийн бэлэг болжээ. Энэ үзэсгэлэнгээс шавнар маань өөрсдөө санаачилсан. Миний хувьд үнэхээр гинтийн зүйл байлаа. Эхэндээ бүр тоглоом юм болов уу гэж бодсон. Урд өмнө ийм зүйл огт болж байгаагүй. Анх удаа юм аа. Жинхэнэ багш шавнарынхаа сэтгэлд үргэлж амьдарч байдаг. Харин хаяа шавнар нь ийхүү цуглаж багш нь тэдний амьдралд ямар үнцэнтэй хүн болохыг дуугүйхэн гэхдээ утга төгөлдөр илэрхийлдэг.
Центральном хуруле начались курсы Талмустроя языка. Төв хуралд халим хэлний сургалт эхэллээ. Эхний танилцуулж байгаа хичээлээс харахад их хэлээ сурах сонирхол үеийн хүмүүсийг нэгтгэж байна. Суралцагчдын дунд угсаа гарлаа илүү гүнзгий танин мэдхээр зорьсон залуус, мартагдсан мэдлэгээ сэргээхийг хүссэн насанд хүрэгчид, мөн анх удаа халим хэлээр ярьж үзэхээр шийдсэн хүмүүс ч багтжээ. Сургалтыг тогтмол заадаг багш нь Городиковын нэрмжид халимгийн их сургуулийн халим хэл Монгол судлал Алтай судлалын тэнхимийн профессор Сергей Артеев бөгөөд хөтөлбөр 2 сарын хугацаатай үргэлжилнэ. Энэ хугацаанд оролцогчид анхны үг хэллэгээс эхлээд өдөр тутмын нөхцөлд чөлөөтэй харилцах төвшөнд хүрэх юм. Хамгийн гол нь суралцагчийн өөрийн хүсэл хичээл зүтгэл гэдгийг багш онцолж байна. Өөрөөр хэлбэл хичээлээр олсноос илүү бие дан давтаж, үгийн санаагаа нэмэгдүүлж, халимг хэл дээрх ном зохиол уншиж, шаардлагатай мэдлэгийг эзэмших нь чухал. Иймээс сургалтын үр дүн хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эхний хичээлдэр багш сургалтын бүтцийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд суралцагчид үгийн сангаас эхлэн дүрмийг хуурай онлоор бус амьд яриа өдөр тутмын нөхцлөөр дамжуулан эзэмшснэ. Мөн аман зохиолын өвд нэвтэрч ялангуяа ярианы дадлагад онцгой анхаарах юм. Внимание разговорной практике. На протяжении 4 4 өдрийн турш үргэлжилсэн тэмцээний хугацаанд бүгд найрамдах улсын шигшээ баг Алс орнуудын тойргийн аврах шалгаруулах тэмцээн болон өсвөр үеийнхний тэмцээнд ур чадвараа өндөр түвшинд харууллаа. Тамирчид өсвөр болон насанд хүрэгчдийн гэсэн 2 ангилалд өрсөлдөжээ. и взрослые. Энэ жил бид анх удаа оролцсон тэмцээн саяхан 3 дугаар сарын 18-ноос 21-ний хооронд болсон юм. Бид өмнөд Сахалинскт очоод ирсэн, амжилттай оролцож би өөрөө 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм а. Серебряные медали и 1 бронзовую медаль. Сэтгэгдэл маш эерэг байна. Энэ бол бэлтгэлийн чанартай эхлэл. Цаашдаа манай тамирчид Орос улбаны улсын аврах шалгаруулах тэмцээн, Орос улбаны улсын цом хүлээж байна. Соревнования по плаванию. Усан цэцэглэлтийн тэмцээнүүд Браасаас эхлээд Буухаа уралдаан хүртэл олон төрлөөр явагддаг. Буухаанд 4 тамирчин оролцож тус бүр 100 эсвэл 200 м зайг туулдаг. Шигшээ баг энэ төрөлд ч өндөр амжилт үзүүлж алт болон хүрэл медаль хүртжээ. И бронзовую медаль. Буухаан 4 үе шаттай. Жишээ нь дөрвөлээ 200 м-ийг кросс хэлэхэд нийт 8 бассейны уртыг туулна. Нэг тамирчин 200 м-ээр дуусгаад хананд хүрэхэд дараагийнхан шууд үцрэн орж үргэлжлүүлдэг. По итогам 4 өдрийн тэмцээний дүнгээр 8 тамирчин Оросын холбооны улсын цомд оролцох эрхээ авлаа. Энэ тэмцээн сарын дараа Санкт-Петербург хотод болно. Шигшээ багийн бэлтгэл маш өндөр ачаалалтай явагдаж байна. Өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг бөгөөд эхнийх нь өглөөний 6 цагаас эхэлдэг. в 6 утра. Хүүхдүүд өглөө 6 цагт ирж сургуультаа явахаас өмнө 7 цаг 30 минут хүртэл бэлтгэл хийдэг. Дараа нь сургуультаа явж хичээлийн дараа оройн 4 цагаас дахин бэлтгэлд орно. Оройн бэлтгэл 7 цаг хүртэл үргэлжилдэг. Ингэж 8 гарагаас бусад өдрөөр бэлтгэл хийдэг. 3 өдөр сэргээн засах сэлэлт хийлгэж дараа нь дахин Орос улбаны улсын цомын финал бэлтгэж эхэлдэг. Впереди у спортсменов Тамирчдыг цаашид олон чухал тэмцээнүүд хүлээж байна. Үүнд Оросын холбооны улсын цом, өсвөрийн үеийн болон насанд хүрэгчдийн аврах шалгаруулах тэмцээнүүд багтана. Одоогоор баг тамирчид эрэх тэмцээнүүдэд хамгийн сайн формд хүрэхийн тулд эрчимтэй бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Якутск. Энэ жил тэмцээн уламжлалт хүрээнээсээ давж зөвхөн хүмүүс төдийгүй технологиуд хоорондоо өрсөлдөх шин шатанд гарлаа. Өнөө цагийн орчуулагчид зөвхөн мэдлэгтэй байхаас гадна дижитал хэрэгслийг ажлынхаа явцад оновчтой ашиглах чадвартай байх шаардлагатайг энэ формат харуулж байна. Харин гол асуулт нээлттэй хэвээр хиймэл оюухан хизээ нэг цагт хүнийг орлох уу? Эсвэл түүний хамгийн том тусагч нь болох уу? 2010 оноос хойш анх удаа хиймэл оюунд суурилсан орчуулгын системүүдийн дүнд тусгай уралдаан зохион байгуулагдлаа. Машин орчуулгын программуудыг хурд, наривчлал, хэлний хүрээ зэрэг үзүүлэлтээр үнэлж, технологи орчуулагчийн мэргэжлийн салшгүй нэг хэсэг болж байгааг харуулсан юм. Орчин үеийн энэ дэвшилтэт технологитой зохицон ажиллаж хүчээ нэгтгэх ёстой юм а. Во-первых, мы узнаем... Нэгдүгээрт бид хиймэл оюуханы орчуулгын хөгжлийн түвшиг тодорхойлж байна. Хоёрдугаарт сул талыг илрүүлж байгаа юм. Мөн оюутнууд өөрсдөө цаашд юунд анхаарч хөгжих ёстойгоо ойлгож авдаг юм а.
Орос хэлний төрөлд финалд 10 оролцогч шалгарч, улсын тэргүүлэх их сургуулиудыг төлөөлөн оролцлоо. Тэд дараалсан аман орчуулга хийж, аудио материалыг нэг удаа сонсоод утга өнгөс сэтгэл хөдлөлийг шууд дамжуулах шаардлагатай байв. Аман орчуулга гэдэг бол тэр дорн шийдвэр гаргах ур чадвар. Асуудлын шийдлийг маш хурдан олох хэрэгтэй байдаг юм а. Миний хөдөлмөр хичээл зүтгэл үр дүнгээ өгсөнд маш баяртай байна. Би хятад Оросын ард түмнийг холбож ойлголцуулах жинхэнэ орчуулагч болохыг үргэлж мөрөөддөг байсан. Энэ тэмцээнд оролцсноор би маш их зүйл сурлаа. Удаан хугацаанд бэлтгэж өмнө нь мэддэггүй байсан олон зүйлийг ойлгож авсан. Өнөөдрийн энэ тэмцээн орчуулгын салбар хэрхэн өөрчлөгдөж байгааг тод харууллаа. Орчин үеийн орчуулга нь хүний ур чадвар ба дижитал технологийн хослол болжээ. Хиймэл оюун ажлыг илгүү хурдан наривчлалтай болгодогч эцсийн дүн нь одоо ч хүний мэдлэг ур чадвараас шууд хамаарсаар байна. Сычуан бол Хятадын төв хэсэгт орших жижигхэн хот. Энэ хот байгалийн үсээр хийсэн париг шаньон буюу нэмэлт үсний үйлдвэрлэлээрээ дэлхийд алдаршжээ. Дэлхийн нийт хиймэл үсний 60%-ийг энд үйлдвэрлэдэг байна. Энэ салбар ямар мундаг хүрээнд хөгжсөнийг олон хүн төсөөлдөггүй. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд экспорт импортын нийт хэмжээ 3 тэрбум $. Давсан юм. Манай гол худалдан авагчид бол Америк нэгдсэн улсын асар том зах зээлтэй мөн Африкийн орнууд. Үсний бүтээтгүүнүүд нь бидний соёлын салшгүй хэсэг байдаг юм а. Тэгвэл яагаад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Сычуанд ирж үсний бүтээгдэхүүн худалдан авдаг вэ? Нэгдүгээрт энд дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн сүлжээ бүрдсэн байна. Өнгөрсөн жил бид бараг 20 сая гаруй бүтээгдэхүүн элийн чанд руу худалдсан байхаа. Хоёрдугаар шалтгаан нь үн чанарын оновчтой харьцаа. Учир нь түүхийн эд, сэлбэг, тоног төхөөрөмж энд бүгд нэг дор төвлөрчээ. Би найдвартай нийлүүлэгч боломжийн үн олохын тулд Сычуанд ирсэн. Энд бүх гол үйлдвэрүүд төвлөрсөн тул хамгийн ашигтай нөхцөлийг эндээс л олж чадна. Эндхийн хятадын ажилчид гар хөмхөлгүй суудаг бололтой 100 сая хувь хөдөлмөрлөг нь гайхалтай. Сычуаны үн аятайхан, чанар нь чөндөр шүү. Энэтхэг Вьетнам, Мянмар руу явах ямар ч шаардлагагүй. Бид энд ирээд л хэрэгтэй бүхний олдог. Гурав дахь хүчин зүйл нь өргөн сонголт. Энд хүссэн ямар ч төрлийн парикийг олж олно. Энэ бол манай дизайны төв. Бид жил бүр 1000 гаруй шинэ үсний загвар бүтээдэг юм а. Түүхийн эдийн хувьд зөвхөн байгалийн үс ашигладаг. Жишээлбэл Сягун тосгоны гар орчуудын гарт очдог. Эндхийн эмэгтэйчүүд үе дамжин энэ салбарт ажиллаж байна. Би сард 4-5 мянган йон олдгоо. Манай нутагт бол энэ сайн орлого шүү. Бид энд ажиллаад 40 жил болж байна. Манайхны ихэнхэд над чиг энэ бизнест хөл тавьсан. Энэ ажил эмэгтэйчүүдэд гэрээсээ хол явуулгүй, орлого олох боломж олгож, гэр бүлдээ анхаарах нөхцөлийг бүрдүүлдэг. Сычуанд энэ салбарт 4 гаруй аж ахуйн үйл ажиллагаа явуулж 300 мянган орчим хүн ажиллаж байгаа. Сүүлийн үед косплей маш их дэлгэрч байгаа тул бид шууд дамжуулалтын тусгай студ байгуулсан. Маркетингийн мэргэжилтэн Лолигийн хэлснээр эдгээр парику зөвхөн косплейд бус дэлхийн томоохон загварын тайзнаач ашиглагдаж байна. Энэ бол Amazon дээрх манай хамгийн эрэлттэй загвар, Америк нэгдсэн улс хамгийн их зарагддаг юм. Харин Африкийн зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүн. Би ажиллаа эхэлж байхад Сычуанд хэдхэн зуун үйлдвэр байсан. Харин одоо мянган болж тоон тасралтгүй өссөөр байна. Энэ салбар бол жихэн тесрэлтийн үе дээр байгаа юм а. Эмэгтэй хүнд өс бол титмэн л гэсэн үг. Үс хүмүүсийн хувьд нэн чухал юм. Би хүссэн үедээ засалтаа өөрчилж чаднаа. Ингэснээр би онцгой мэдрэмж авч өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгийг мэдэрдэг.